Сайн. За. Сайхан намарч гинөө. Сайн. Сайхан намарч гинөө? Хөө сайхан намарч байна. За танилцсан яхаа. Таны хэн гэдэг вэ? Намайг Төрөө гэдэг. Төрөө. За Төрөө хаанаас хаа өгөх гэж явна? За би одоо тэгээ нэг гэрээсээ гараад жишээ нь хурд хороол орчоо. Би хурд хороол орж тэндээс цагаан эдний дэлгүүр ороод. За. Тэгээд тэндээс нэг жижиг юм аваад одоо харих гээл. Тэгээд явж байгаа. Гэр одоо энэ баян зүгтүрийн аман хуур. Аман хуур. За Төрөө ажил төрөл эрхэлж гинөө эсвэл тэтгэвртэй гарсан уу? Тэтгэвртэй гарсан. За. Тэтгэвртэй гараад хэдэн жил болж байна та? Одоо жил гарсан болж байна. Жил болж байгаа шүү дээ. Та одоо улсад хэдэн жил ажиллав? 15 жил ажилласан байна. Ямар ажил төрөл эрхэлж байх? За би одоо миний яг одоо ажилласан газар онцгой байдлын газар ажилласан да. Онцгой байдлын газар. Хуучин галт төмөлтэй унтраах газар, галт төмөлтэй тэмцэх газар гэж байсан. Яг тэндээ тасралтгүй ажиллав уу? За тэнд нэлээд жил ажилласан. Тэгээд тасрална. Сүүлд нь янз бүрийн ажлууд хийсэн хоёр. Төмрийн эсрэг одоо ажиллахад ер нь ямар хөндөрлүүд гардаг вэ? Хувь хүн талдаа ер нь сэтгэл зүйн хувьд ер нь ямар хуу бэлтгэлтэй байдаг вэ? Ер нь бол бас хүн талбай шүү дээ тий. Харин тийм ба. Тийм бас галын аюул гэдэг бол асуултаад байна. Хизээч одоо гарч болох хизээч гайхамшигтай. Хийж ирдгүү хийж ирдэг гэж тийм ээ. Гинтэл одоо дууддаг гардаг. Хүний амнаас тэгээд өмч хөрөнгө тулах тийм ээ гал руу орох. Гал утаан дотор явах тийм амнаас эсэл орох тийм аюул байдаг шүү. Таны яг ажиллаж явах үед одоо хамгийн одоо гамшиг тарьсан хамгийн хүнд хэцүү тийм үйл явдлуудаас таваас нь хуваалцаж. За яг одоо би нэг үйлдвэрийн юун дээр очиж байсан дуудлагаар. Тийм. Үйлдвэрч одоо модны үйлдвэрийн тийм модны үйлдвэртэй гарсан. Хэмжээний үрдэс модон материал шатсан тэр юун дээр очиж байсан тэр үе маань надад санагдсан юм л да. Яг таныг очиход яг ямар байдалтай байв? Нөхцөл байдал гал гарсан тийм ээ маш их утаа үрдэс болохоор тэр доороос угаас ингээд уугчдаг нэг утаа. Тэгээд тэр ороход бол би тэр үед бас яг шин тутам ороод нэг удаагүй байсан тийм. Америктаас дасаагүй тийм нэг юм байсан. Гэхдээ баг зүгээд тэр объект руу орж исэн. Тэр үед л маш хүнд хэцүү тийм. Тоштохгүй шин тутам тэгээд битүү утаа руу багтаа орчоод тэндээс гарах гээд бас багны засараа утаа ороод тийм ээ. За тэгээд амьд эмчсэн үед яг галынхаа шалаакийг юу ч харагдахгүй юм чинь битүү утаа юм чинь. Тэгээд яг галынхаа шалаакийг дагаж тэгэж гарч иж ирсэн. Юу ч харагдахгүй. Битүү. Та ер нь яагаад яг н онцгой байдлын албанд орохоор болов гэхлээд? Яг тэр чи одоо залууч байсан байна. Цэргээ салгадаад тэгээд цэргийн алба паачаад алгадаад ирээд яг нэг хэсэг хугацаанд одоо гал унтрах ангид ажилд орох нэг хүсэлтэд тавьсан. За хүсэлтээ өглөө. Тэгээд тэр хүсэлтээ ягаад цэргийн алба хаагаад ирсэн. Тийм цэргийн алба хаагаад ирсэн залуу 30 байсан шүштэйч байж тийм. Та 3 жил хаасан уу? 3 жилийн алба хаасан. 1983 онд цэргийн алба болсон байна. 83 онд. 83 онд халагдчихэв үү? 86 онд. 86 онд халагдаад. 83 онд цэргийн албанд яваад. Цэргийн алба юу н хаана хаав? Цэргийн албыг одоо би энэ ардын хайрын 124 дугаар анги гэж одоо орбитд байсан. Холбооны анги байсан. Холбооны анги. 3 жил хаалаа. Одоо сүүлийн үед бол нөгөө оюутан цэрэг гэж яваад байгаа шүү дээ, тийм ээ? Тийм шүү дээ. Тэрэн дээр та ер нь ямар хөө бодолтой байдгүй. Одоо та бол мэдээж хамгийн сүүлийн 3 жилийг хаасан хүн биш үү, тийм ээ? Энэ дээр та ер нь ямар бодолтой байдгүй? Цэргийн албаа агчийн үед бол би яг боломжтой гэж боддог шүү дээ. Тийм. Оюутан байж байгаа цэргийн албыг хаагаад дуусгачихна гэдэг чинь бас тийм ээ. Тэр цэргийн албаа хаанаас чинь цэргийн алба гэж чинь бол үнэхээр сайхан алба шүү дээ. Ханаа хоног хугацаанд бас богино өгдөг юм бол болцсон болов гэж би боддог шүү дээ. Хоног хугацааны хувьд бол богинохон болцсон. Тэрнээс бол оюутан цэрэг гэдэг бол одоо байж болох зүйлээ гэж бол та бол зүйлээ гэж би боддог тий.
Таны яг аль хааж байх үеийн одоо яг ангийн дарга гэж ямар хүн байв? За манай ангийн дарга гэж хурандаа хишгэ гэж хүн байлаа. Хурандаа хишгэ гэдэг хүн Тийм байлаа. хурандаа хишгэ гэж хүн байлаа. Штабын дарга нь Санжижоо гэж ашууч хүн байлаа. Монголчууд ч нэг хүний яс гэж ярьдэн шүү дээ, тийм ээ. Энэ нийгэмд амьдарч байгаа бидний одоо яг энэ мөн чанар, хүн чанар одоо ер нь ямар хуу болж ийн гэж та боддог. За цаг үеэ дагдаг юм уу тийм ээ. За мэдээч за миний үед тийм байсан да гэж үе үеийнхэнд ярьдаг л да тийм ээ. За миний үед бол тийм байсан маа. Одооны хүүхдүүд чинь ийм болчихжээ. Одооны хүний өмс чанар их муудсан байна гэдэг ингээд ярьдаг л да тийм ээ. Тэгээ бид цаг үе дотроо байдгийн болов гэж боддог штэ. Тий. Тэгээд яг ер нь бас одоо олонний угаартай тэгээд ярьдаг да. Гэхдээ бас яг энэ зүгээр одоо улам л хүний өмс чанар мууддаг эргэтэс бол одоо энэ цаг хугацаа өнгөрөх тусам бол одоо ер нь улам л хүний өмс чанар бас муудсаар байдгийн болов гэж ингэж боддог штэ. Одоо тэтгэвртэй гараад нэг жил гарan болж байна гэсэн тийм. Гарan болж байна тий. Дараагийн амьдралдаа энэ тэтгэврт гарлаа. Дараагийн амьдралдаа ер нь өөрийгөө яаж бэлдэх ёстой юм бол сэтгэл зүйн хувьд бас магадгүй жоохон эвгүүл байдаг л бахал та. Ялангуяа залуучууд хуваарь юм хийж байгаа улсууч ч гэсэн одоо бас настаа тэтгэврт гарч байгаа улсууч ч гэсэн ер нь тэр нийгмийн даатгалыг шимтгэдэг зөв тэтгэврт бол гарan шүү гэдгээ тийм ээ. Ерөөсөө мэдж ухаарч тийм ээ. Төлөвлөж ингэж л баймаар юм шиг байна. За би бол тэтгэврт гарan шүү гэдэг нэгэн цагтаа энэ тэр чигээр залуу байхгүй шүү. Энэ чигээр би энэ дайж ингээд эндээс цалинжаад ингээд байхгүй шүү тийм ээ. Энэ нэгэн цагт миний бас боломж олцоо нөхдөд өөрчлөгдөн шүү. Тэр үед би усаас нийгмийн даатгалаа шимтдэг төсөн тэр хэмжээгээр тэтгэврээ аван шүү гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх нь зүйтэй болоо боддог шүү дээ тийм ээ. Тэгэхгүй болохоор зарим нэг нь бол ерөөсөө одоо л болж штэ бүх юм мэдэн байж штэ ажил хийж гэн цалингаа авж гэн худалдаа намын бизнес өөрөө эрхэлж гэн болж гэн гэдэг ингээд бодоод яваад байдаг. Гэтэл гинтгэнд одоо тусаа усаа гэдэг чинь орсаад өнгөрчт юм байна штэ. Тэр үед л одоо тэтгэврт тогтоох гэсэн чинь нөгөө нэгэн даатгалсан юу байдгүй. Дундаа ингээд юм цонхтой юм болцсон завсаацсан. Тэгээд тэр нэг тийм юм тэгэхэд байдгийн байна. Тэгээ ажлаа хийгээ яваад байдаг. Тий, одоо болж байна. Болж байна. Тэгээ цалин авч байна. За би одоо нийгмийн даатгал тэрний төлөө тахнаад шаардлагатай алах гэж ингээ бодоод яваад байдаг. Тэг хичнээн сайхан онжид өнгөрсөн байдаг. Яахгүй юу? Хуваарь ч гэсэн төлөх ёстой. Тийм ээ. Төлөөд яваад байна. Багаар нь тийм ээ. Багаар нь төлөөд тийм яваад тасралтгүй төлөөд яваад байдаг. Үн чин дандаа л мөх залуу байхгүй шүү дээ тийм ээ. Тийм. Өвдөн тийм ээ. Янз бүр болно. Тэр үед бас жаалс нэг юм чи харж үздэг тийм тогтцоо байна шүү дээ. Нэгэн даатгал. Одоо та яг ямар ажил төрөл хийж байна? За би одоо бол одоо та нар бүгдээ мэдэх бах Есүс Христийн суглаан. Чуулганд би нэг ахлахын үгтэй хийдэг. Есүсийн сайн мэдээ. За. Яг одоо тий. Хизэнээс Есүс Христийн итгэгч болов. За одоо би ч болоод 15 жил Францад очиж байгаа юм уу да. Тийм болж байна. Тийм. Анх сайн мэдээг ямар хүмүүсээс сонсч вэ? За анх сайн мэдээг би одоо хасаа болон дүүгээсээ сонсчлаа. За 90-д онд анхны сайн мэдээг ер нь хүмүүсээс сонсч байсан тийм. Яг 90-д онд анх одоо Христийн сайн мэдээ орж ижсэн. Анхны чуулганууд үүсчихсэн тэр үед. Хойд нас удаж авахгүй байжсэн. Мэдээний дэдэн өссөн хойд хожим одоо 2012 онд тий эзэн сайн мэдээ хүлээж авч тий Христ итгэж болсон дээ. Та одоо протестант хүн үү? Одоо протестант. За тийм ээ одоо шинжлүүлсдийн тий протестант гэж юм тий. Протестант, пресвитериан гэдэг. Ер нь яг миний үеийн болоод хүүхдүүд сайн мэднэ л дээ. Тийм. Тухайн үед чинь гадуур сайн мэдээ тараагаад хүмүүс маш их явдаг байлаа шүү дээ. Тэгээ бид нар тэрэнд итгэхгүй дэгаал нь биш. Хамгийн гол нь очиж
нөгөө цагийг өнгөрөөх газар хомс байлаа шүү дээ. Хүүхдийн парк. За тэгээ 2 3хан кино театр. Тэгээ кино байнга очиж үзээд чадахгүй тийм ээ. Тэгэнгүүт сүм дээр очиж нөгөө чөлөө цагаа тэнд их өнгөрөөдөг. Тийм байлаа шүү дээ. Дээрээс нь одоо хувц хунар за дээрээс ингээ хоол унд өгдөг. Тэгээ тэрэнд нь яг манай үеийн хүүхдүүд их очдөг байлаа. Тийм яг үнэн шүү. Тэгээ одоо яг чиний үеийн тэр залуучууд яг тэр үеийн хүүхдүүд байсан баг тийм ээ. 90-ад онд чинь одоо эдэн аа. Би ч одоо 80-ад он. 80-ад он. Тэгээ яг 99 онд чинь айгүй их гарч ирсэн шүү дээ. Тэгээ солонгосчууд байсан. Тэгээд англичууд. Тэгэл хурцд Америкчууд. Солонгос тийм ээ. Голдуу солонгосчууд. Сайн мэдээний амшаанууд маш их ирсэн. Тийм тэргүүд амжиж эзний сайн мэдээ манад тунгалагдсан байдаг. Тэр үе чинь цаг үеийн хэцүү хүнд байж тийм ээ. Хүнд хэцүү өстэй хоол унд тий. Хоол унд одоо бас тийм ээ. Эд бара хавар тийм ээ. Чин зах зээлийн шилжилтийн үе байсан шүү дээ тийм ээ. Хүнд байсан тийм. Хүнд байсан. Өдөрт нэг 2 далах аваад тэгээд оройдоо нэг хоол хийж ичээл тэгээд хүүхдүүд гудамжинд гарцсан, таршин шаанд орцсон, гуйдаг болсон тийм ээ. Өөрөө нөө сумчиг өстөр тийм сүдэн юм дээр чинь тэр цаг үе байсан шүү дээ. Тэр үед сайн мэдээ орж ижсэн христийн чуулганыхан захимжээр өндөө тэр 3 удаага тараадаг хүүхдүүдийг асуумжладаг тийм ээ. Тийм юу байсан шүү дээ. Одооний цаг үеийг бодох юм бол тийм цаг үе байлаа. Хүүхдүүд чинь тэгэл бараг л бүгд л хөдөлмөр эрхэлдэг байлаа шүү дээ. Ундаа зараал, талхаа зараал. Тэгэл гутал тослоол. Тэгэл гүйдэг байлаа да. Тэгээ хажуугаар нь хасаан бүтсэн нэг хүүхдийн чуулган болгон гэл. Тэн дээр нас очдөг байл. Тэгвэл ямар ч байсан сайн мэдээг хүлээж хүүхдүүд тэр нь одоо ингээд эцсийн сайн мэдээг ирээд Есүсийг мэдэхгүй танихгүй дуулаагүй хүн бол нэг ч байдгүй тийм ээ. Байхгүй. Дэлхийн хязгаар өгд түүний нэр тоглолтголно гэж ингэж хэлсэн байдаг үндэ. Түүнийг яг итгэж хүлээж авсан нь хэд байдаг вэ гэдэгс тийм ээ. Тууштай явсан хэд байдаг вэ? Тийм баг. Гэдэг тал дээрээ байх хэвчээ. Мэдээж урд нь бол одоо бурхны шашинтай л байсан баг. Тийм хуучин тийм л байсан. Чинь ч одоо угсаад ерөөсө бурхны шашинтай аав ээж тийм ээ. Ах дүүс ер нь биднийх нь монголчуудын одоо шүтдэг дээр шүтэн нь одоо боддаа гэж ингэж бурхан тийм ээ. Тэгээд тэрэндээ одоо тэрийг шүтдэг байлаа шүү дээ. Тэгэлгүй. Гэтэл эзэн дээр Есүс хаана үнэхээр бурхан гэдгийг хэн үнэхээр ямар нэгэн байдаг вэ гэдгийг одоо багаар мэдэрч ойлгож авна да. Та яг итгэгч болсноос хойш амьдрал аливаа зүйлд хандах хандлага энэ юу н хэрхэн яаж өөрчлөгдсөн байгаа? Энийг яриад одоо маш их түүх байгаа. Та бас нэг богинохоо одоо хоёлаа баг ирж чинь та бас богинохоо бас нэг яриул. Амьдралын онцлог дотор сайн муу сайхан муухай явах тийм ээ. Амьдралын юм тохиолддог. Тэгээд яг миний хувьд ч гэсэн бас яг хуучин одоо зах зээл ихтгэс Христ сайн мэдээ Монгол орж ирэхээс өмнө мундын хоног боддагаа шүтдэг одоо шүтэнэ шүтдэг тийм гэр бүл дотор өссөн. Тийм л одоо бидний нэг л одоо Монгол айл аав ээжийн хүүхдүүд тийм л байлаа. Тэргийн албаа хаалсан дараа нь ирсэн ажилласан амьдсан энэ уцаанд сайхан зүс байсан саарч зүс байсан. Зах зээл гэдэг юмд бол өртсөн нэр бүтсэн дээр хүн бүр л одоо өртсөн шүү дээ. Ажилгүй болсон. Тэгээд хөөжсөн юм юу эсвэл мөнгө тийм ээ. Тэр бүхэл одоо байдаг одоо тийм юм тоолох гэсэн тийм л одоо хөсөл шонд хүмүүсийн дотор байсан. Тэгж явсан гайгууч бас явж байсан үе байсан. Тэнээс доошоо унсан уруудсан үеч байсан. Тэгээд тэр үедээ би эзнийг хүлээж авсан. Есүсийн тухай сайн мэдээг сонсч Христийн чуулганд явсан. Тэр үеэс ихтэй миний амьдрал өөрчлөлт гарч ирсэн. Эергээр тийм. Энэ ертөнцийг үзэх үзэл маань тийм ээ. Хандлага маань, бодол санаа маань тийм. Зоо бүр оронгоор ирсэн гэж байна. Одоо та ингээд өөрийгөө яг итгэгчгээд 100% хүмүүст яг хэлдэг үү? Хэлдэггүй яг. Одоо тэрийг би бүр хэлэх ёстой, томхолох ёстой тэр байхгүй. Би Христ итгэж гэдгээс тэр ичдэг нэг юм биш тийм ээ.
айдаг нэг юм биш, имээдэг нэг юм биш байхгүй. Түүгээр харин бүр бахархдаг, тонхголдог, тэр алдар шуулдаг тийм. Ягаад гэвэл тэр үнэн гэж ингэж хэлсэн байдаг байхгүй. Тэр үнэн бол бий байна, зам бол бий байна, тэр ам бол бий байна гэж ингэж одоо Библи судалт өгүүлсэн байдаг тийм. Тэгээ тэрний дагуу би одоо итгэж хүнийхээ өв тийм ээ. Тэгээд өөрийнхөө суусан амьдралаа би одоо ингээд тэг ихсэд ярихад хүрдэг тийм ээ. Тэгэхээр тэр Христийн сайныг нь амталж мэдэрсэн амьдралдаа тийм ээ. Тэр нэг юм байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би муу айдхаа одоо дүүл өөрөж алдар юм дээ. Ганзраг. Тэгээ ганзраг. Ганзрагуудыг ч гэсэн бас энэ завшааныг ашиглаа тийм ээ. Бас би тэр нэгэн л ярьж байгаа юм чинь энэ бас санаанд үгүй бас тийм ээ. Санамсаргүй тэр санамсаргүй хоёлаа уулзлаа. Хоёлаа магадгүй уулзах ёстой байсан баха. Байгаагүй тийм ээ. Тэгэхээр энэ санамсаргүй зүйл гэж өрөөсөө байдаг юм аа гэж хэлсэн байдаг. Санаандгүй зүйл гэж байдаг юм аа. Тэгээд бэлтгэлийн уулзалт очинд өрөөс ч гэсэн бас нэг тийм ээ. Ийм байсан байж магадгүй. Чи надаас асуух лавлах ярилцах юм ярьдаг бас чиний ажил алба хэдий байсан ч гэсэн тийм ээ. Миний хувьд ч гэсэн бас урсны сайн мэдээг бас нэг дуулгах тийм ээ. Энэ сайхан завшаа бас байж тээ тийм ээ. Тэгэхээр Библи судалт хэлсэн байдаг. Түүний нэр итгэх хүн бол үнэхээр ич хүрт авдаггүй шүү. Түүнд итгэсэн тэр нэгэн бол үнэхээр гайхамшигтай тэр ивэд ирээд тэр хамгаалтыг авдаг шүү гэж ингэж хэлсэн байдаг. Тийш гүн гүнзгий юм ярих юм бол мөнх амийн тухай тийм ээ. Интернетээр хэлсэн байдаг. Тэр хүн мэддэхий дээр зүгээр амьдраад одоо сайн сайхан амьдраад тэгээд ингээд дуусаад ингээд өнгөрдөг юм бишээ. Цаана сүнслэг амьдрал гэдэг бол байдаг шүү гэж ингэж хэлсэн байдаг тийм ээ. Бурхан хүнийг бүтээсэн, өөрийн төр төргийн дагуу бүтээсэн. Тэгээд махбод бол энэ гадаад хэдэ одоо өдөж өнгөрдөг. Харин түүнд өгсөн тэр амин эргээд тэр бурхан эзэн дээрээ очдог гэж ингэж хэлсэн байна. Тийм учраас та нар энэ дэсгээ дээр амьдрахдаа миний үг хүслийн дагуу тэр үгийн дагуу ингэж амьдраарай. Сайн мэдээ яриараа тонхлоороо тэг хүн тийм ээ хэн нэгэн дараа бураа нэгэн туслаарай дэмжээрэй. Намайг таниуж мэдүүлээрэй. Тэр үнэн бол байгаа шүү. Туудын үнэн гэж байдгүй гэж ингэж ярьдаг тийм ээ байхгүй шүү дээ. Одоо хаач байдгийг гэж ингэж өмнө бол тэгж боддог байсан. Би өөрөө өөртөө эзэн байвал болно шүү дээ. Би өөрөө эзэн болно. Би өөрийнхөө төлөө явахд л болно шүү дээ. Гэж ингэж боддог байсан бол би эзэн дээр ирээд цуулганд явж гиснээс үгүй юм байна. Би чинь өөр надтай хамааралтай юм бай. Үнэхээр харцаагүй байдаг юм шүү гэдэг мэдсэн. Чи өөрөө бишээ. Би өвдөхгүй, харагдахгүй, баригдахгүй ч гэсэн та нар тийм ээ. Тэр чинь байхгүй гэсэн үг шүү. Би яг байж идэг, харж идэг, сонсч идэг тэр нэг бол гэж ингэж би хэлсэн байт. За тэгээд төрөө ахта баярлалаа. Хад жаргал сайн сайхныг хүсье. Тэгээд таныг бурхан юу их болтугай. Баярлалаа. Тийм. Гандраг дүүгийн маань ч гэсэн ажил үсийг бас бурхан юу их болтугай тийм ээ. Баярлалаа.